Та хүн төрөлхтний ирээдүй ямар байх уз гэж төсөөлж байсан уу? Энэ видеогоор олон их сурвалжаас цуглуулсан технологийн бодит хөгжил, судалгаа, таамаглал болон зөвгөнлүүдийг нэгтгэн хүн төрөлхтний ирээдүй ямар байж болохыг хамтдаа төсөөлцгээе. Олон улсын эрчим хүчний агентлалын тооцоогоор 2030 онд дэлхийд шинээр зарагдах 2 автомашин тутмын нэг нь сахилгаан байх төлөвтэй. Ирээдүйд машина цэнэглэхийн тулд заавал зогсох шаардлагагүй, замын доор байрлуулсан оронгууд соронзон орон үүсгэж, машин хөдөлгөөний дундаа утасгүй цэнийг өөрөө авна. Энэ технологи зүгээр нэг төсөөлөл биш. Туршилтын зам дээр 100 гаруй км цагийн хурдтай явсан цахилгаан ачааны машиныг амжилттай цэнэглээд байна. Энэ бол дотоод шаталтад хөдөлгөөрийн эрний төгсгөл. Нүүс дөрөвчгүй цэвэр эрчим хүчний эрен рүү хийх хүн төрөлхтний огцом шилжилт байх болно. Ирээдүйн хөгжингүү хотууд бетонын ширэнг биш, харин байгаль технологи хоёр хосолсон асар том ногоон ширэнг байх болно. Тэнгэр багнадсан барилгуудын дээвэр дээр ой мод ургаж, гадна ханаар нь жимс, хүнсний ногоо, эмийн ургамал тарина. Өнөөдрийн Сингапур хотод энэ ирээдүй аль хэдийн эхэлжээ. Ашиглагддаггүй дээвэр автомашины зогсоолуудыг ферм болгож, хотын дунд жимсний мод, ногоо, ургамал ургуулж байна. Бороо ороход хот усыг алдахгүй цуглуулж, харин барилгын ханандах ургамлууд агаарыг цэвэршүүлж, халууныг бууруулна. Харин дээврийн фермүүд оршин суугчдын хоол хүнсийг үйлдвэрлээ зогсохгүй, хүмүүсийн идэх хүнс хэдэн мянган километр зам туулж ирэх бус, харин хүмүүс өөрсдийн амьдардаг барихраас шинэхэн жимс, ногоогоо хурааж авна гэд төсөөлдөг. Энэ бол байгаль хотын дотор дахин ургаж, цэвэр агаар хүнс үйлдвэрлэдэг, өөрийгөө тэтгдэг ногоон экосистем байх болно. Ирээдүйн хотод бэлэн мөнгө, банкны карт, бүр гар утас хэрэггүй болно. Дэлгүүрт ороод хорооны үзүүрээр, зарим нь нүдний солонгон бүрхүүчээр төлбөр хийх бол. Харин бусд нь бугуундаа суулгасан жижиг чипийг төлбөрийн төхөөрөмжөд ойртуулахад л гүйлгээ хийгддэг болно. Мөнгө орсоор байхч цаасан дэвсгэртийг бараг хинч ашиглахгүй. Таны бугуун дах ганц чип, банкны карт, иргэний үнэмлэх, түлхүүр болон эмнэлгийн мэдээллийг тань нэг дор агуулна. Саяхан эрдэмтэд арслан зааны ДНХ-тэй хулганд бүтээсэн гэж шуугуулсан Colossal Biosciences компани эрдэмтэд устж үгүй болсон ноосорхог арслан зааны геномыг орчин үеийн заантай харьцуулан судалжээ. Ингээд өтгөн урт үстэй, хүйтэн дасан зохицох генүүдийг тодорхойлж, лабораторийн хулганы ижил үүрэгтэй хэд хэдэн генийг нэгэн зэрэг өөрчилж, үр дүнд нь өтгөн, долгионтой үстэй, жирийн хулганаас өөр яг л бяцхан арслан заан шиг харагдах ноосорхог хулганааныг гарган авчээ. Энэ нь устж үгүй болсон амьтдын онцлогийг генийн төвшөнд сэргээж болохыг шалгасан анхны жижиг алхмуудын нэг юм. Ирээдүйд бид өмнө огт харж байгаагүй амьтдыг амьтны хүрээлэнд харахаас гадна маш ховор үйлдвэрийн тэжээвэр амьтдыг өөрсдөө өсгөх болно. 2040-оос 2045 оны хооронд хүн төрөлхтний хамгийн том нүүдлийн нэг ихвнүт. Далайн эргийн ойролцоо амьдарч буй хүмүүс хит их уснаас зогтно. Сүлийн хотуудын хүмүүс усны хомсдол, тэсхийн аргагүй халуунаас дайжина. Харин эрс тэс цаг агаартай нутгуудыг хүчтэй шуурах, хар салхи эзлэнэ. Гэхдээ хотууд нэг өдрийн дотор жихгүй. Эхлээд гудамжнууд байнга үерлэнэ. Дараа нь ундны ус давсчна. Байшингийн үн унаж, дид бүтэц эвдэрнэ. Даатгалын компаниуд эрсдэл бүхий бүсүүдийн газруудыг одоо даатгахаа болж эхэлжээ. Эцэст нь хүмүүс далайн эргээс их газрын гүн рүү, халуун бүсээс хойд зүг рүү нүүнэ. Тэр үед хамгийн үнэтэй газар далайн эргийн харш биш, харин цэвэр устай, сэрүүн уур амьсгалтай, үерээс хамгаалагдсан газар хамгийн эрэгттэй байх болно. Ирээдүйд эцэг эхчүүд хүүхдээ төрөхөөс өмнө урган геномд өөрчлөлт оруулан удамшлын өвчнөөс хамгаалаа зогсохгүй нүдний өнгө, биеийн хөгжил, оюуны чадамж, дархлаа, бүр амьдрах насыг нь хүртэл сонгодог болно. Зарим нь өвчин тосохгүй, хэдхэн цаг унтаад бүрэн амарч, энгийн хүнээс хэд дахин хурдан суралцдаг болно. Эхэндээ ийм технологиг зөвхөн дэлхийн хамгийн чинээлэг хүмүүс эзэмших болно. Ингэснээр хүн төрөлхтөн баян ядуугаараа бус биологийн төвшөнд хоёр хуваагдаж эхэлнэ. Лабораторид төгөлдөржүүлсэн илүү хүчтэй, илүү ухаалаг, илүү урт настай шинэ хүмүүс, Homo superior буюу сайжруулсан хүн. Энэ нь хувьслын явцыг хиймлэр маш хурцлаж буй явц юм.